Мөрөөдөн биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Мөрөөдөлтэй үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөрөөдгөө болоход амьдрал зогсдог гэдэгчлэн таны амьдран буй амьдрал таны төсөөллөөрөө зорсон зураг юм аа. Зөв үйлийг хийхэд хизээч оройтгүй гэдэгтэй адилхан хэн нэгнийг баярлуулахад хизээч бас оройтдгүй юм аа. Хэн нэгнийг баярлуулахад мэдээж биднээс их зүйл шаардахгүй зөвхөн нэг л зүйл хэрэгтэй. Энэ бол чин сэтгэд. Чин сэтгэлээсээ хайртай дотны хүнээ баярлуулъя хэмээн манай мөрөөдөл биелдэгийн нэвтрүүлэгт загтал ирүүлсэн жагдаг сүрэн охины захааг бид энэ удаад онцолж байна. Ингээд ачтай буянтай ааваа баярлуулахыг хүссэн жагдаг сүрэнтэй бүгдээрээ хамтдаа уулзцгаая. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань бид захаа хүлээн аваад за жагдаг сүрэнгийн одоо захааны хүсэлтийг биелүүлэх гээд яг одоо жагдаг сүрэнтэй уулзах гэж байна. Тэгэхээр жагдаг сүрэн маань аав ээжигээ баярлуулъя гэсэн юм хүсэлт ирүүлсэн байгаа. Тэгэхээр жагдаг сүрэн маань яг одоо энд аав ээжигээ баярлуулах гад хүлээж байна. За сайн байна уу? Яагаад ингэ зогссон бэ гэхээр аавдаа харагдахгүй одоо нуугдаад манай жагдаг сүрэн ингээд энд зогссон байгаа. Бас хоёр аавынх нь найз ах шиг байна. Аавын хоёр багын найз 10 жилийн ангийнхныг нь урьдсан байгаа. Тэгээ ерөөхдөө бол их удаан хүлээлгцээ одоо ер нь гарч ирэх гээл болцоод бид нөө энэчнээс харах гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт нь бид энэ сүүдэрт ирж зогсоол энэ хавийн дэлгүр мэлгүрт орцохсоол хэлээгээд байна. Аав наашаа гарч ирэх гээд уг нь бол энд ажил нь ойрхон байгаа. Тэгээ ажлаасаа гарч ирэх гээд гэдэг нийшээ явах ажил байгаа юм уу? Тийм энэ ажил нь байхгүй ер нь бол. Тэгээ хоёр байртай. Тэгээ нэг имлэг рүүгээ бас явах гээд байгаа байхгүй. Тэгээл гарч ирээд байгаа. Тий. За тэгвэл одоо ээж нь бас ирсэн байгаах тийм ээ. Тийм өглөөнөөс хойш худлаа яриад авчирсан байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь ирчээд яг одоо аав таамтай 10 цагаас хойш бараг хүлээж байгаа. Тэгээд сүултээ одоо юу болж ийн гэхэл төвчээр барагдаж байгаа шиг шүү дээ. За ямар ч тач аав ээжтэйгээ уулзъя тийм ээ. За сайн байна уу? Банзрагч гоё. За. Сайхан үйлчж байна. Минь цахаа уулзж байна. Хавар намарч чинь үл энэ одоо тийм. За сайхан. Таныг одоо ингээд зориод охин нь хүрээд ирлээ. Тэгээд ямар ч ийсэн ээжтэйгээ хамт уулзаад цэцэг өгөх юм шиг байна. Одоо ямар баяр болж ийн, юу болж ийн гэж та бодож байна? Зэ одоохондоо бол мэдсэн юм алга байна да. Өнөөдөр магадгүй одоо анх танилцсан ч юм уу, гэр бүл болсон ч юм уу, одоо ямар нэгэн тэмдэглэлт өдөр юм болоо. Одоо гайхаад л жоохон тий ямар юм бол гээл. Ямар өдөр юм болоо гэж бодлоо гэж. Ямар өдрийг нь мартцсан байх вэ дээ? Эхнэр нь гомдох вэ дээ? Харин мартцсан байна. Тэр болгон санахгүй боллоо мэдэхгүй. Гэргээтэй танилцээ таныг хэн гэдэг вэ? Батмөх тэгээ нав. За тэгэхээр жагдаг сүрэнгийн аав ээж хоёр. Тэгэхээр та хоёр манаас хандлаад 40 гаруй жил болж байгаа юм байна. Тэгээд жагдаг сүрэнгийн зүгээс бас баглаа сайхан цэцгийг одоо бэлгэлэхээр ингээд хүлээж байна. Тэгээд өнөөдөр ямар нэгэн өдөр юм болов бас нөхрөөс нь асуултаа санахгүй байна. Таны хувьд ямар нэгэн тэмдэглэлт баяр ч юм уу нэг өдөр тохиож ийн гэж бодож байна уу? Тэгэхгүй тийм юусэн бодохгүй. Ямар өдөр юм бол. За өнөөдөр болохоор охиных нь та хоёртоо одоо талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа ийм сайхан өдөр тохиож байна. Тэгэхээр хүн болж төрөөд одоо ийм сайхан ажил мэргэжилтэй амьдралтай явж байгаа охин нь та хоёртоо одоо талархаж баярлаж явж гин гэдгээ одоо сэтгэлээ илэрхийлээд манай нэвтрүүлэгт хамтсан байгаа. Тэгэхээр мөрөөдөл биелдэг гэдэг нэвтрүүлэгт хандсан учраас та хоёрыг одоо бас зориод хүрээд ирлээ. Тэгээд хүн болгон мэдээж аав ээжтэй баярлаа, талархлаа, хайртай шүү гэдэг үгээ бол өдөр болгон хэлж бол чаддгүй. Гэхдээ өнөөдөр бас энэ өдрийг тусгайлан одоо баярын өдөр шиг ингэж сонгон та хоёрыг зорж ирсэн нь бас их сайхан цаг агаарч гэсэн их сайхан өдөр таарж байна. За баярлалаа. Би чинь нэг хүү охин хоёртой. Тэгээд миний охин ч одоо танаа телевизэд ажиллаад бас 2 жил гаруй тий. Мөрөөдөл биелдэг тийм ээ. Тийм нэвтрүүлдэг юм. За. Өөр юу юм? Танаа телевизэд нааша шашиг сэтгүүлчээр ажиллаж байгаа манай охин. Би та хоёрт ингээд ажилдаа туслах хэрэгтэй байна. Та хоёр маань ингээд хоёулаа бэлэн байж байгаа ч гэд хэлсэн байхгүй. Тэгээд ерөөсөө тийм зурагт мөртөр гарan ч юм уу те мөрөөдөл нь биелнэ гэж ерөөсөө бодоагүй байсан. Одоо яг гадаа хүүтэн байгаа болохоор бүгдээрээ нэг тухтай газар орж байгаад те бас ярилцлага үргэлжлүүлэе гэж бодож байна. Таны цаг зав гайгүй үстэй. За ажил чи байна л да. За охин гэж юу гаргаж байгаа юм чинь гаргая. Чи завжлаа гаргая. За. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ.
Зүүнний үзүр тогтох шар будалуугаа адил хүний биеийг олон төрхөд бэрх байдаг шиг хайр халамж ухаанаар өсгөх ачтай, буянтай, эцэг эхтэй энэ насандаа учрна гэдгийг Бурхны номонд буян үеийн үртэй холбон тайлбарлах нь ч бий. Тиймээс жисэг ихээг сонгон төрдөггүй гэдгийн жишгээр бүх амьдралаа хамтдаа өнгөрөх сайхан гэр бүлийн гишүүн байна гэдэг сайн хувь заяаны илрэл хийзээ. Тэртех 7 жилийн өмнө манай нэвтрүүлэгт хаягдсан энэхүү захааны хариуг бид өнөөдрийн нэвтрүүлгээрээ илгээж байгаа ч мөрөөдөл хизээж хуучирдаггүй гэдгийг мөн харуулахыг зорилоо. Энэ нэвтрүүлэг бол 10 жил одоо ингээ болж байна. Дээрээс нь миний захаа бас 7 жилийн дараа ингээд миний мөрөөдөл ингээд биелж байна гэдэг бол үнэхээр одоо гайхалтай одоо тоо юм аа. Энэ зүгээр л нэг 10 жил, зүгээр л нэг 7 жил бол биш. Учир нь хайртай хүмүүстэй талархах, хайрлах сэтгэл зүрхний гүнд хизээд оршсоор байдаг юм. За тэгэхээр банзрагч ахыхаа ажилдаг Чингэлээ дөрвөн эрүүл мэндийн нэгдэл дотор ороод ирсэн байна. Тэгэхээр энэ байгууллагад ажиллаад асуудж чинь хамт олон нь бол бас их сайхнаар хүлээж авч банзрагч ахыгаа бас ярилцлага өгөхтөнд боломжоор хангалгүй яах вэ гэдэг чинь. Манай хамт олон бол их сайлдаа надад. Тэгээ энэ дотор одоо хамгийн өгшин одоо өвгөн ажилчин. За би энэ захаа бараа сууж ин л та охин нь жагдаг сүрэн бас бидний захаа бичээд аав ээжигээ баярлуулах гэсэн юм аа гэж захаа биччихсэн. Тэгээд энэ захааг нь бас тоо хоёртаа үзүүлье. Өөрийнхөө бас энэ зургийг ингээд хийгээд охин нь захаа бичсэн. Тэгэхээр энэ үед оюутан байсан юм шиг байна. Та түрээ. Тэгээд аав ээжийнхаа энэ зургийг бидэнд ирүүлсэн. Их хөөрхөн хайр татам энэ зураг яалчгүй одоо энэ сайхан аав ээжийг баярлуулах юмсан гэсэн тийм одоо бодол төрөөд бас та хоёрыг зориод ирсэн юм аа. Бас энэ зургийг илгээсэн байгаа. Яг охин нь бас өөрийнхөө бичсэн захааг өөрөө уншиж өгвөл бас аав ээжтэй тийм ээ. За энэ захааг хараад энэ зургуудыг харсан чинь үнэхээр сонирн байна. Ягаад тэгэхээр одоо 3-4 жилийн өмнө захааг явуулаад за тэгээд надад хариу ирэхгүй байна да гэдээ бүр тэрнтэйгээ эвлэрээд тэгээд мартчих тал руугаа орсон байсан ийм үеийн одоо захаа зураг байна. Тэгээд их гоё байна. Би тэгээд энийг өөрөө уншиж өгч байгаадаа их баяртай байна. За сайн байцгаана уу мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ахагч нараа. Та нар бол миний бодлоор хүмүүсийн биелэгдэшгүй мэт бодогдох мөрөөдлийг биелүүлж чаддаг хамгийн сайхан хүмүүст ч. Би яг одоо жижигхэн атлаа зайтайхан гэрийнхээ хойморт ганцаараа намхан хөгжимд уярч суугаад энэхүү захаагаа бичсэн. Надад бусдаас илүү гэж гялалзуулах зүйл гэж байхгүй. Гэсэн ч би ээж аав хоёрынхоо амин зүрхний эрдэнэ болсон бяцхан охин нь. Би Монголын эгэл жирийн оюутнуудын л нэг. Гэхдээ миний сэтгэл дотор хин хинээс ч илүү хүсэл мөрөөдөл тэмүүлэл байдаг. Энэ их мөрөөдлүүдийн хамгийн том нь насны намар нь айлчлан ирсэн хамгаас илүү хайртай аав ээж хоёроо хоёуланг нь байгаа энэ л мөчөд тэднийгээ үлдсэн амьдралд нь мартагдгааргүй ихээр баярлуулах явдал юм. Тэд минь энэ орчлонгийн хамгийн сайхан нь өглөө болгон сэрэхтэй тэр хоёртойгоо хамтдаа байгаагаа мэдрэх би өөрийгөө энэ орчлонгийн хамгийн жаргалтай хүн гэж гуйж байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ахагч нар минь миний тэдэнтэй хэлж чадаагүй энэ хайрыг минь гайхалтайгаар илчилж хэлэхэд минь туслаарай. Энэ мөрөөдлийг минь биелүүлж өгөөч. Та нараас ирэх хариуг тесэн хадан хүлээж байна. Баяртай гэсэн. Тэгэхээр охин нь бол танд одоо бас өөрийнхөө сэтгэлийг захаагаараа дамжуулан бас аав ээжтэй захаагаараа дамжуулан хэлж байна. Тэгэхээр охиныгоо бидэж охиныхоо хайрыг бол энэ захаанаас мэдэрсэн болов уу гэж бодож байна. Ээж аавынхаа мэдээж хэрэг хүн болгон баярлуулъя гэж боддог л да. Тэгтээ охиныгоо ингэж одоо огцом ингэж баярыг юу гаргаж ингэж бичсэн барьсан гэж мэдээчгүй. Тэгээд мэдхэлээ юм боллоо. Миний хувьд бол одоо маш их баярлж байна. Өстө гинтийн бэлэг гэдэг чиг энэ багтаа өстө. Ийм өстө зүудэлсэнгүй явлаа гэдэг шиг л боллоо. Ер нь яг тий альва зүйл гэдэг бол сэтгэлийн зүйл гэдэг бол хүн яг өөрийнхөө дотроос талархлаа, баярлаа гэдэг одоо сэтгэлээ илэрхийлнэ. Энэнд одоо цаг зав зарцуулна гэдэг бол охины чинь хувьд их завгүй штэ. Тэглгүй яах вэ? Та нар мэдж яваад нэр өн завгүй ажилтдаг өстө. Захаа битсэн гэдэг талаараа нэг ч дуулгаж байгаагүй. Би тэгтээ энэ захааг өгчөөд би бүтвэл одоо би үнэхээр сюрприз болгоно гэдэг утгаараа л нууцсан байсан. Ингээд баярлсан сэтгэлийн бэлэгдэл үнэхээр сайхан үцэглэнтэй. Тэгээд нөгөө ээж маань хөөхөн гэдэг дуу хийдэг шүү дээ. Яг тэрэн шиг цэцэгнээс ч ихсэн хөөхөн шүү миний ээж гэж хэлдэг.
аав маань зураг бэлгэлээрэ гэж юу надад өөрөө цагтаг байхгүй дандаа. Тэгээд яагаад тэгэхээр ерөөсөө биднээс үлдэх зүйл цаг хугацаа ингээд урсаад өнгөрөөд явж дуусна. Харин биднээс үлдэх зүйл бол зураг байдаг юм аа. Тэ одоо өвөө эмэг аман зурагч гэсэн биднэрт байна. Тэгээд бид нарт одоо ингээд халуун бүлээрээ байгаа дээрээ зураг авахул гэдэг аа маань их дуртай. Дандаа бөөнөрөө цогөл холгондоо бараг зураг авахулдаг. Тэдний нэг айгуу гоё чанартай гарсан зураг аавдаа ингээд бэлгэлээ. Жазалж амтсангүй хандаа өлгөөрэй. Энд дээр бол халуун ам бүлээрээ. Халуун ам бүлээрээ байж байгаа юм аа. Одоо ер нь дөрвөлөлээсэн улсууд ийм л олуулаа болчихлоо шүү дээ. Хөнгөрчиг авах юм аа гэл. Одоо энэ дэлхийн алдартай улсуудын зургнуудыг жазалж бэлгэлэх дуртай. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар энэ дурсгалын зургууд бол мөнх байдаг. Түүхийн нэг хуудас болдог. Тийм учраас энэ зургийг бол зургнуудыг бол хүүхдүүдэд бэлгэлэх дуртай. Хүүхдүүд маань надад ном бэлгэлэх дуртай. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас танаа гэр бүлийн энэ сайхан өдрийг дуутай хууртай байгаасаа гэдэг үднээс манай дуучин Мөнгөн Шагаа манаас та бүхэн танаа гэр бүлд бас зориулан өнөөдөр одоо зохион байгуулагдах намрын хит тоглолтынхаа одоо бэлгийг барихаар ирсэн байгаамаа. Тэгээд дуучин Мөнгөн Шагаа таныг урьж байна. За сайн байцгаана уу? Сайн байна. За сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг өндөвшүүлье. За энэ нэвтрүүлгийг би бол урднаас үзэж байсан. Тэгээд үнэхээр одоо сэтгэл гэдэг энэ амьд хэрэгтэн тийм ээ. Хүн хэлж мэдэхгүй мөртлөө баярлдаг, хөөрдөг. Тэгээд тэр мөчид бол сэтгэл гэдэг энэ нандин зүйл бол догдолж байдаг аа. Тэгээд тэр дундаа бол гэр бүлийн халуун сэтгэлийн уур амьсгал юунийгээ сэтгэлээрээ хөвгөж дэмжиж явна гэдэг бол тэгээд аав ээжигийн гэдэг бол бүр хамгийн онцлогтой. Өмнөхөр бас сая орж ирч бас сэтгэл тийм сонирхолж бод бас баярлах гад юм уу тийм ээ. Ингэчгээд л байж үү тий. За тэгээд хүлээдэ гард болох уу? За. Танд мандрагчхад өгчгий. Тий, хэрэг. За тэгээд энэ орой бүгдээрээ бүхөөргөнд дуулсан. Энэ намрын 2016 гэдэг одоо уламжил болж зохиогдож байна. Тэгээд плед бол дууссан байгаа. Айл өчигдөр үржидэр дууссан гэж байна. Маш сайхан азтай байна. Энэ одоо бас их ховь тохиол гэж бодож байна. Зурагтаа л харж байлаа. Одоо өөрөө чинь хажууд нь одоо ингэ суух их сайн санагдаж байна. Тэгвэл дүүгийнхээ тоглолтод маш их хүн дээр амжилт яаж ер нь урлагийнх нь амьдрал маш их хүн дээр амжилт хөсөн ерөөё. За баярлалаа. Мөнгөн Шагаас зургатал лист харж байсан болохос ингэж ойрох ингэж. Хажууд нь гэж өстой амдаар настай харж сууж байгаа хүн байна нэрээс. Өстой баярлалаа нэрээс. Энэ чиний санаагүй за баярлалаа. Бат мөнх ихч банзрагч ах хоёртой зориулаад бас мэдчилгээ дэвшүүлж яг бүр одоо амьдаар нь гэдэг шиг тийм ээ. Та хоёрын гоолд сууж агаад сэтгэлийн одоо их шиг тэр сайхан бэлгээ одоо зориулъя гэсэн юм аа. За энэ сайхан гэр бүл зориулаад би Монголын сайхан ээжүүдэд зориулж дуулж байсан. Бүтээж байсан. Мөн тэр дуугаараа нэрлэж CD гаргаж байсан, тоглолт хийж байсан. Амин хайртай ээжтэй гэж дуугаа зориулан аялгуулан өргөнбөрье. Сүүвэл гэж намайг хүлээсэн сүдрээс нөмөрлөж намайг ухтсан ам бэлгэлж үрэн төрүүлсэн азаа бурл ижи миндээ танига дуудах болгондоо Asılın uyuyanı Мөрөөдөн биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ.
мэдээж хүний амьдралд бас ийм дурсамжтай өдрүүд гэдэг бол байнга тохиолдохгүй юм тийм ээ. Тэгэхээр өнөөдөр охиноос нь зориуд одоо талархлаа илэрхийлээд сайхан уран бүтээлийн дээж өглөө бас гэр бүлийнхаа халуундуулаад уур амьсгалыг сануулсан ингээд гарын бэлгээ бэлгэллээ. Тэгээд ер нь хамтдаа тоглолт залуу насандаа л их л үздэг байсан бах. Залуу хахад үздэг л байсан. Одоо тэгээд нас ихад ирсэн чинь нэг тэгж нэг үзэхгүй л баг. Тоохгүй нөө. Тэг яах вэ тэгэл нэг тэгж үзэх сонирхолтой болчих тийм шүү дээ. Таныг одоо тоглолт үзийгээл гуйгаал байдаг гэсэн баг. Тийм ээ. Би ч одоо биеийн байдал бас жоохон тийм хөрхөө. Сүүлийн үед бол ерөөсөө концерт юмд ороогүй. Бөхөргөнд ороогүй шүү дээ. Тэгэхээр ингэж өөрөлдөл орох хэрэгтэй юм байна. За урилгаар орох нь шүү дээ. Та ер нь их нэртэй хамгийн сүүлд хизээ цэцгийн баглаа илгээсэн бай. За бэлгийг би нэг юун дээр эмгтээчүүдийн баяр заримдаа нэг ажилдаа яваад ирэх үед нь бас нэг хогцон баяр бэлэг барих сонирхолтой л доо. Тэгвэл таны өмнөөс одоо огцон баяр бэлгэлээд гэж цэцэгт мэдлэгээс өмнөөс нь бэлгэлчихв. За тэгтээ. Ингээ манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг цэцэгт мэдлэгээний зүгээс банзрагч яах танд одоо бэлгэлж байгаа шүү. За. Ирүүлэх сайн бүхний хүсээрээ. За баярлалаа. Цэцэг. За баярлалаа. Авж үзег юм аа л авлаа одоо тийм. Бас ханыхын зүгээс бас давхар дамжуулж байгаа тийм үү? За баярлалаа. Бид таны хаз жаргалын эрч. Тань хамгийн сүүлд одоо хизээ их гоё баярлуулж байсан бай. Байнга л баярлуул. Ер нь тэгдэг шүү дээ. Байнга л тийм. Удлаа хүний хэлээл тэгэл удлаа юм багтаа гэхэр гинтийн бэлэг тий барьдаг шүү дээ. Манай аав бол ер нь айгүй их гинтийн бэлэг барьдаг хүмүүст. Одоо ерөөсөө нөө цаа хэлж шít байнга барьдаг гэдэг нь одоо юм ч тах. Орой ээжийг ажлаас ирэхэд нь бид хоёр ингээ хуйлтчдаг ч юм уу те. Та байхгүй байж би байхгүй байна гэж хэлж хагаад та гаднаас ингэж ороод ир ч юм уу. Тийм гинтийн бэлгүүд яг бид манай амьдрал бол ахиу хийх байдаг байхгүй. Тийм. За тэгвэл таны зүгээс нөхөртөө одоо гинтийн бэлэг ч юм уу ер нь хизээ ярьж исэн бай. Бистэ барьж байгаа. Яна одоо тэгвэл Ер нь нэг тэгдэг төрсөн өдрөөр нэг ян тэгтээ тэр болгоо яач чадсан шүү дээ. та одоо нэг арга бодож энэ цаг мөчид яаж гинт баярлуулж болох вэ? Сүлд баярлуулахаас. Та хоёр хамгийн сүүлд хизээ одоо аяллаар явж исэн бай. Хөдөө орон Явдгийг 100 болохоор зуны үйлрэлт өчир бол дийлээ өөр ханга 10 өөр ханга явдаг шүү дээ. Байнга аяллаар явдаг. аялал гэдэг бол өөрөө хүний дурсамж маш сайхан одоо өдрүүд байдаг тийм ээ. Гадагшаа хамгийн сүүлд хизээ явсан байна. Гадагшаа би чинь хэдэн 6 онд явлаа. Өөр Монгол явсан. Хантайгаа. Үгүй ганцаараа явсан. Хамт явж исэн үү? Хамт гадагшаа явсан явж байгаагүй. Тийм үү. Та одоо нэг юм бодноога. Ганцаараа л яваад. Ганцаараа хэвээр нэг бас яг нэг хавтартай болохоор тэрийг юу яах гээд тэрийг нөгөө тэтгэх шалтгаан. Тэгээ явсан. Манай хүн болохоор нэг 10 онд үлээ нэг утаа орчод ирсэн. Тэгэл битэр чинь ганцаараа л ганцаараа л яваад исэн юм шүү дээ. За тэгээ танд одоо банзрагч ах юм сайхан цэцгийн баглаа барьлаа, цагаан сайхан лилээ барьлаа. Эргүүлээд бас таны зүгээс одоо нөхөртөө бэлэг барихын боломж олгож байна. Та ямар боломж гэж бодож байна? Ямар бэлэг гэж бодож байна? Ямар бэлэг гэж. Харин нөхөр нь одоо та юу гэж бодож байна? Хоёлаа ярьсан ярианаас эргээ саная л та. Энэ чи тэр хүн гэсэн юм. За ингээд Дэлхийн Монгол Аялал компани зүгээс та хоёрыг хосоороо Манжуур хот руу аялах одоо ийм аялалд барьж байна. Ингээд Дэлхийн Монгол Аялал компани захирал инх жаргалыг барьж байна.
За сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу? Сайхан намарж Баярын байна, мэнд хүргье. За, Одоо мөрөөдөл биелдэг юм гэдэг нэвтрүүлгийг телевизээр харж ирсэн болохоос яг энэ одоо бодит амьдрал руу ингээд орж ирсэн хүүхдүүд анх удаа тохиож байна. Тэгээ тэр тусмаа энэ сайхан гэр бүлийг бас баярлуулах энэ одоо боломжийг олгосон мөрөөдөл биелдэг хамт олонныхоо тий нэвтрүүлгийн хамт олондоо баярсан талархснаа бас тий танаа гэр бүлийн өмнөөс би бас одоо манай Дэлхийн Монгол Аял компани зүгээс одоо баярснаа илэрхийлье. 7 жилийн өмнө бичижсэн тэр шүлгийг тэр ээж аавдаа зориулсан тэр мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэх зориулж бичижсэн тэр үгийг сонсоод өөрөө ихгүй тэнд дотор сонирн болоод манай аялагны сонирн байдалд оруулаа иччихэж шүү дээ. За ингээд та яртаа ямар ч байсан аз жаргал эрүүл энх энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгээд одоо жагдынхаа хүсэлтээр бол тийм ээ энэ Дэлхийн Монгол Аял компаниар Үлгэрийн хот, Манжуур хотод гэр бүлээрээ та хоёр хамтдаа одоо энэ 10 сарын 27-ны сайхан аялал хамтдаа аялцгаагаарай гэдэг одоо Дэлхийн Монгол Аял компани зүгээс энэхүү урилгыг бас аль биесээр гардуулж өгье. За баярлалаа. Энэ чинь бас шүмтэлж явнаа. За уншаа танилцуулж өгнө та яа байсаар. За уншиж яах. За эрхэм хүндэт банзрагч таныг гэр бүлийн хамт мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хүндэт зочноор сонгогдсонд баяр хүргэж Үлгэрийн хот Манжуур хотод Дэлхийн Монгол аялалаар аялах эрхийн бичгээр шагнаваа. Ерөнхий захирал Ил Инх Жаргал 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэжээ. За тэгээ танаа гэр бүл сайн сайхан бүхний хүсье өрөөё гэжтэй. Юу харж исэн л да. Аялын нэвтрүүлэг Манжуурыг харж исэн. Гомон сайхан газар байна. Бас нэг мөнгө төрөхтэй байвал ийм газараар явах гэсэн энэ хүсэл бодол хүний тийм ээ мөрөөдлийг одоо ингэж биелүүлж гисэн хамт олон болон та бүхэнд одоо маш их баярлалаа. Та нарын цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж улам мөрөгжин тэлэхээрээ энэ ажил нь гэж. За баярлалаа. За тэгээд үнэхээр яг энэ боломжийг олгосон зүйл бол яхаарахгүй танаа охин байгаа. Дараад нь одоо мөрөөдөл биелдэг юм тий нэвтрүүлгийн хамт олон яг өнөөдрийн боломжийг л одоо олгосон. Гинтийн шийдвэр байсан. Гинтийн одоо сюрприз манад барьж ирсэн. Энэ бас бидний хувьд бол сюрприз байхгүй тийм ээ. За ингээд бүгдээр хамтдаа Манжуур хотод уулзцгаая. Манжуурын тэр аялын сэтгэлдээс эргээд одоо телевиз үзэгчтэй нийт Монгол түмэндээ хамтдаа үзэж харуулж ямар хөө байдлаар аялж байгаа, ямар буудалд буусныг харъя, ямар хоол унд идээд, ямар байдлаар тэр амьдралын аз жаргалтай тэр таашаалтай амьдралын мартагдшгүй дурсамжуудыг авсан тэр хүүхд түүхэн сайхан бичлэгээр эргэж одоо хамтдаа уулзцгаая гэсэн ерөөлийг өргөн гişүү. Хамтдаа байгаа цаг мөч болгон одоо үнэтэй тийм ээ нандин сайхан дурсамжаал сэтгэлд үлднэ. Тэгэхээр хамгийн түрүүнд бас ханигаа яаж баярлуулж бие бинийгээ тийм ээ яаж баярлуулах юмсан гэж бодож байна. Тий. Цагаан зураг татуулна. Дурсгалтай юм чи зураг юм чин тий. За очоод л одоо яг тухайн үе дээр л гинтийн бэлэг барина да. Тий. Бодсон байгаа юу? Бодож байна. Одооноос эхэлж бодож байна. Энийг ийм юм аавна гэж мэдээгүй юм чин тийм юм бодоагүйсэн. Саяын одоо энэ аялал жуулчлалын юуныг дарга одоо ингээд юм өгөөд ирэнгүүт ямар хөлөг өрөх вэ гэдгийг бол дотроо бодож байна. Огцмол юм барина байх гэж бодож байна. Таны хувьд одоо эхнэрийгээ байнга баярлуулдаг болохоор ер нь бол эхнэрийнхээ баярын нөлөөмсийг бол зөндөө харж байсан. Харж ирсэн. Сонин биелэг барьсан л доо. За таны хувьд болохоор яг хамгийн одоо сонин баярлуулж байсан нөхрийн сюрприз ямар сюрприз байсан бэ? Би нэг ажилд явчихдаг байхгүй юу. Тэгээ ирэхлээр би хоол мол хийгээгүй ерөөсөө хоосон сууж байгаа гэхлээр миний аюул урд өгсөн. Тэгээд цаанаасаа бууз мус хийгээд хийцэн байх гараж ирэх. Тэр аюул гоошд ажилдаа явж ядраад ирэхэд бэлэн хоол тийм. Тэгс надад гинтийн мэлгэрдэг. Зөнд дандаа л өрдөг гэсэн юм. Машин засаа явчлаа үлгэлдэг юм л дээ. Юмнуудаа бүгдийг бэлтжээд. Тэгээ нууч. Тэгэхээр зэрэгэл хоол ундаа хийгээгүй маа. Тэгээ авч хайч аав машин засах явцаа. Оо яасан одоо би одоо тэгээд одоо нөгөө мах зах хөлдөө байгаа юу гэж орж та огцом хоол ундаа гаргаад ирэхлээр мэдээж хэрэг ажиллаас ядраад орж хин төрүүлж ирж байна. Тэр нь хоол ундаа хийш дээр нь бид хоёр бол ер нь тэгдэг. Зарчим дээр ерөөсөө хин төрүүл ирнэ. Хэн ядарч ирэхэд тэрнээс өмнө хоол цагийн бэлдэж өгдөг. Тийм л очиртэй байгаа тий. Тэгэхээр чин бас та чи ханаараа халамжлуулахаас илүү халамжилчтэй биш. Халамжлална. Би нэг л сайхан халамжлална да насны сүлд. Одоо тэгээд би энэ дуусах юм да. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ.
захианы эзний хүсэлтийг хүлээн авч нэвтрүүлгийн баг, нийгмийн хариуцлага ухамсарлан дээдэлдэг Үлзий телевиз, цэцэгт мэдчилгээ болон Дэлхийн Монгол аялал компанитай ийхүү хамтран ажиллаж Монголын үлгэр жишээ сайхан гэр бүлийн аз жаргалтай өдрийн тоог нэмлээ. Мөрөөдөл биелгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидэнд захиа хариулсан Жагдаг сүрэнгийн мөрөөдлийг биелүүлэн хайртай аав ээжийг нь бид баярлууллаа. Мэдээж хамгаас хайртай аав ээжийг нь баярлуулахын тулд олон байгууллагууд нийгмийн хариуцлага ухамсарлан бидэнтэй нэгдсэн байгаа. Ингээд аав ээжийг нь баярлуулахаар бид дараагийн дугаартаа Үлгэрийн хот Манжуураар аялах болно. Гоё нэвтрүүлэг